Япон улс нь байгалийн гамшигт өртөх өндөр эрсдэлтэй орны нэг тул гамшигаас хамгаалах менежмент нь дэлхийд тэргүүлэгч гэж тооцогддог. Улс улсад газар хөдлөлт, далайн харах салхи, цунами зэрэг байгалийн гамшигуудыг хөвчлэн тохиолддог учраас тэд урьдчилан сэргийлэх, гамшигын үед ажиллах, сэргээн босгох системийг маш сайн хөгжүүлсэн. Японы байгалийн гамшигаас хамгаалах менежментийн гол онцлог. Нэгдүгээрт гамшигын урьдчилан сэргийлэх мэдээлэл дамжуулах систем. Япон улс гамшигын урьдчилсан мэдээ болон анхааруулгыг маш наривчлалтайгаар ард иргэдтэй хүргэдэг. Газар хөдлөлт, цунамигийн урьдчилсан мэдээллийг богино хугацаанд дамжуулах системүүдийг хөгжүүлсэн байдаг. J-alert систем нь байгалийн гамшиг болоход шууд анхааруулга өгдөг ба радио, телевиз, гар утас олон нийтийн зарлалаар дамжуулдаг. Хоёрдугаарт инженерийн шийдлүүд. Барилга дэд үтцийн стандарт. Япон улсад баригдсан барилгууд нь газар хөдлөлтөд тэсвэртэй байх ёстой гэсэн хатуу стандартуудыг мөрддөг. Барилга байгууламжийг газар хөдлөлт, цунамигаас хамгаалах өндөр технологи ашиглан барьдаг. Далайн хамгаалалтын хана гүүр. Японы эрг орчмын бүсүүдэд далайн давалгаанаас хамгаалах өндөр ханамуудыг босгосон байдаг. Гуравдугаарт гамшигт үзүүлэх хариу төлөвлөгөө. Орон нутгийн болон үндэсний түвшинд гамшигт бэлэн байх төлөвлөгөө сургалтыг байгуулдаг. Иргэд гамшиг тохиолдоход хэрхэн аюулгүй байх талаар мэдлэгтэй байдаг. Аврах ба сэргээ босгох үйл ажиллагаа, онцгой байдлын ангууд, гал сонирхчид зэргийхэн гамшиг тохиолдоход маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Дөрөвдүгээрт олон нийтийн сургалт, мэдээлэл. Японы иргэд байгалийн гамшигт хэрхэн хариу үйлдэл хийх талаар багаас нь сургадаг. Сургуулиуд, аж ахуйн нэгжүүд гамшигын бэлтгэл сургалтад тогтмол оролцдог. Жил бүрийн 9-р сарын 1-нд Японы гамшигын бэлэн байдлын өдрийг тэмдэглэн сургалт, дасгал сургалтыг зохион байгуулдаг. 5-дугаарт гамшигын дараах сэргээн босголт. Японы засгийн газар гамшигын дараах сэргээн босгох ажлыг маш хурдан зохион байгуулалтаар хийдэг. Жишээлбэл 2011 оны Фукушимагийн цунами газар хөдлөлтийн дараах сэргээн босголт маш өргөн хүрээнд уртастай явагдсан. Санхүүгийн тусламж, нөхөн сэргээх төсөл, орон нутгийн дэмжлэгийг хослуулан хэрэгжүүлдэг. 6. Олон улсын хамтын ажиллагаа. Япон улс олон улсын хэмжээнд байгалийн гамшигаас хамгаалах туршлага, нийтлэгээ хуваалцдаг бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах хөтөлбөрт идэвхтэй оролцдог. Япон улсын гамшигаас хамгаалах менежмент нь байнгын бэлтгэл, инженерийн шинжилгээ шийдлүүд, иргэдийн идэвхтэй оролцоо, технологийн дэвшил тулгуурлагддаг.